Засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл хүнс, эрүүл Монгол хүн зорилтыг дэвшүүлж, энэ зорилтын хүрээнд мах сүүний анх дугаар айныг улсын хэмжээнд зарлан хэрэгжүүлж байгаа билээ. Хүн амын мах сүүний хэрэгцээг тогтвортой хангах, улирлын хамаарлыг бууруулах, үйлдвэрийн аргаар боловсруулсан мах сүүний хэмжээг нэмэгдүүлэх, мах сүүний нөөцийг эдийн засгийн эрэлтэнд оруулах, малчтын орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний нөөцийг ашиглах, мах сүү боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг дэмжихэд айны үндсэн зорилго чиглэж байна. Тэр манай Монгол Улсын засгийн газрын 2016-аас 20 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр манай яамнаас гаргасан мах сүүний анх дугаар айны хүрээнд одоо энэ ажлууд хэрэгжиж эхэлж байгаа юм. Тэгээ өнөөдөр Монгол улсаас анх удаа Иран исламын бүгдээрнийх Иран улсад хоньны маха экспортлж эхэллээ. За энэ дээр бол одоо манай Eco Foods компани, дархан бизнес компаниуд маань хамтарч ажиллаж ийм сайхан үр дүнд хүрж манай Монгол малчтын хөдөлмөр үнэлэгдэх, Монгол улсын эдийн засагт оруулах хувь нэмэр нэмэгдэх ийм сайхан ажлын эхлэл болж байна. Тэгээ би өнөөдөр энэ хоёр компанийнхаа удирдлагуудтай бас уулзсан. Эхний гэрээнүүд хийгдчихсэн. За энэ гэрээнүүд эхний ажилт өнөөдөр хийгдэж байгаа энэ сайхан үе. Тэгээ энэ үед бол Монгол улсын үеийн засгийн газар бол махныхаа экспортыг нэмэгдүүлэх чиглэлд бол онцгой анхаарал хандуулж байсан. Тэгэхээр бидний ярьж байгаа бас нэг зүйл бол Монгол улсын засгийн газар бол аливаа зүйлийг бас хийж хэрэгжүүлжихээ дараа нь ярина гэдгээс яригдж байгаа. За Иранаас бол бидэнд олон төрлийн сандууд ирж байгаа. Жишээлх юм бол 7 хоног болгонд 4,000 тонн махыг онгоцоор авъя гэдэг санд аль биесээр ирсэн. За өнөөдөр манай үйлдвэрүүдийн хүчин чадал тэнд хүрэлцэхгүй байна. За энийг нэмэгдүүлэх, цаашдаа энэ стандартад нийцүүлэх чиглэлд бид бас олон ажлыг амжилттай зохион болгох ёстой. За үүний нэг нь өнөөдөр одоо ингээд Монгол улсын одоо мах, хоньны мах Иран улсад зорилттой зах зээл гарч эхэлж байгаа юм. Энэ бол бас харьцангуй бас боломжийн өндөр үнэтэй, ашигтай ийм зах зээл, харьцангуй хол машинаар тээвэрлж байна. Тэгээ эдгээр бүхнийг бол одоо бид шийдвэрлэхийн тулд энэ орнуудынхаа бас хэлгээл орой царийнхантай бас илүү хөнгөлтөө нөхцлүүдийг тохирох. Цаашлах юм бол бид махны үйлдвэрүүд маань хүчин чадлаа нэмэгдүүлэх, өдөр 7 хоногт 4,000 тонн махыг бэлдэх шаардлагатай байгаа юм. За жишээ нь одоо энэ удаа явж байгаа энэ 4,000 тонн маха гэж бодоход энэ бол үндсэндээ 250,000 төлөвний мах байгаа юм. 250,000 төлөвний мах. За ингээд бид одоо байнга одоо доктортой, найдвартайгаар энэ махаа нийлүүлж чадах юм бол дэлхийн зах зээл дээр Монгол махны одоо үнэлгээ, үнэлэмж тэгээд дээр нь монголчуудад, Монголын малчтад, Монгол улсын эдийн засгт орох өр өгөөж нь бол асар өндөрөө гэдэг нь бол тодорхой харагдаж байна. Айны хүрээнд аслагдсан аймаг сумдад хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, түүхэн эдийг экспорт тогтвортой нийлүүлэх боломжийг бий болгохоор хуурай сүүний зөөврийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж ирсэн. Тодорхойлбол MDM компани сүү хуурайшуулах үйлдвэрийн төслийг санаачилж, 19 аймгийн 60 суманд өдөрт 1.5 тонн шингэн сүү хуурайшуулах хүчин чадалтай үйлдвэрийг байгуулахар болсон. Энэхүү төслийн эхлэл болж Хүсгэл аймгийн Эхүүл суманд эхний жишг үйлдвэр ашиглалтанд орж үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Мах маркет компани, Zerur International компани зэрэг манай мах боловсруулах үйлдвэрүүд зорилттой шин зах зээлд Монгол хоньны махыг экспортож эхлэв байна. Өнөөдөр Eco Food Trade компани нь Иран улсад 4,000 тонн мах экспортлох гэрээг байгуулан дархан Meat Foods мах боловсруулах үйлдвэрт бэлтгэж эхний ажилдаа хийлээ. Иран улс руу мах экспортлсноор манай аймагт 150 иргэн шинээр ажлын байртай болж байна. За өнөөдөр исламын бүгд найрамдах Иран улс руу 1000 тонн хоньны мах нийлүүлэх гэрээ хийгээд анхныхаа цуваг өнөөдөр гаргах гэж байна. Өнөөдөр манай 5 сараас эхэлж ажиллаа. Ингээд бол энэ гэрээ бол ер нь 6 сар үргэлжлээд 1000 тонны нийлүүлэх ийм гэрээтэй байгаа. Тэгэхээр өнөөдөр 150 ажлын байр бол өнөөдөр бол шинээр бол бас нэмэгдлээ. Энэ нь бол одоо манай Дархан аймагт бол бас шинэ ажлын байр нэмэгдэж байгаа их таатай байгаа. Энэ үйл ажиллагаа маань тасралтгүй явснараа бол олон хүмүүс ажлын байртай байх болно. Одоо нийтний үйлдвэрийг ашиглах шалтгаан нь бол хамгийн гол нэгдүгээр шалтгаан нь бол ер нь бол эдний одоо тоног төхөөрөмж нь маш шинэ, маш стандартд нийцсэн учраас эдрийг дахны одоо нийтний үйлдвэрийг манай компани болон манай хамтарсан компани бол одоо сонгосон юм аа.
Иран улсад Монгол хоньны махыг экспортлох боломж нээгдснээр худалдан авах чадвар өндөртөө шин зах зээлд нэвтрэх мал аж ахуйн гаралтай түүхийдийг эзэн засгийн эргэлтэнд оруулах юм а. Хамгийн гол нь малчтын орлогыг нэмэгдүүлэх, тэдний амжиргааг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж байгаагаараа ач холбогдолтой.